Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та нартай дахин нэг болсон явдлын тухай ярьж өгөх гэж байна. За тэгэхээр анхны болсон явдал буюу өмнөх бичлэг дээр маань олон хүмүүс сэтгэлдээ үлдээж бас өнөөдрийн байдлаар 12,000 хүн үзсэн байгаа. Тэгэхээр та нартай зөндөө их баярлалаа. Өнөөдрийн болон дараагийн бичлэгүүдийн маань үзээр байгаарай гэж хүсмээр байна. За тэгээд өнөөдрийн болсон явдлын маань сэдэв болохлээрээ Tinder аппликейшнаар танилцсан залуугийнхаа гарт амиа алдсныг бүсгүйн талаар та бүхэндээ ярьж өгнө. За энэ хэргийг ярьж байгаа гол учир нь гэвэл бас хүмүүс сургамж болгох үүднээс хэргийг сонгосон байгаа шүү. Тэгэхээр бичлэгийнхаа сүүлд бас өөрийнхөө сэтгэлийг бас хэлэх болно. За ингээд гол бичлэгтээ орцгоё. оны 12 сарын 2-нд Америкийн нэгэн жижигхэн тосгонд Grace Million охин мэндэлсэн байна. Тэрээр 21 наснда Линкольн их сургуулийг Advertisement and Marketing мэргэжлэр бакалавр хамгаалчаад сайн ажил олтлоо хэсэг хугацаанд завсарлага хийгээд дэлхийг тойрж аялахаар төлөвлөсөн. Аялах үнэхээр дуртай. Өмнө нь бас нэлээд хідэн олон орноор ганцаараа аялж байсан туршлагатай учраас шийдвэрийг гаргасан байна. Түүний дараагийн аяллаа спот нь болохоор Шинэ Зеланд улс байсан. Шинэ Зеландд 14 хоног одоо бүтэн аялахаар охин маань төлөвлөөд гэрээсээ гарсан байна. 2018 оны 11 сарын 30-нд Шинэ Зеланд улсын Окленд хотод нисээд буусан байна. За тэгээд буугаад хүмүүстэй танилцаад бас хамтдаа нэг орой наргаад суух одоо ганцаараа байхгүй тулд бас хүмүүстэй танилцахын тулд Tinder аппликейшнийг татсан байна. 2018 оны 12 сарын 1-ний орой 5 цаг 45 минутанд нэгэн залуутай нэгэн ресторанд болцохоор шийдсэн байна. 12 сарын 2-нд яг 12 цаг өнгөрөөд түүний төрсөн өдөр нь болохоор байсан болохоор төрсөн өдрөөрөө танилцсан хүмүүстэйгээ гоё байхыг тэрээр хүссэн байна л та. Тэрээр ямар залуутай танилцсан бэ гэхлээр 26 настай Jace Campson гэдэг залуу байсан. Тэр нь болохоор Австрали улсын иргэн байсан. Дөнгөж бас өөртөө адилхан Нью Зеландд аялахаар ирсэн залуу байсан. Тэд уулзаад л охин залуугийн зургийг Christmas модны хажууд авч өгөөд өөрийн гэрээхэн лүгээ явуулсан. Энэ нь түүний сүүлчийн мессеж байсан. Гэрээхэн лүгээ явуулсан. Энэ хоёрын болцоонд бүхэлдээ CCTV-д бичигдсэн юм. Гэхдээ лифтэнд суух хүртэл. Үүний дараа тэр залуу бургерний газарт динерт орсон байна. Тэд явсаар Мексик бургерний газар 7 цагт орсон байна. Тэд нэр 5 цаг 45 минутанд дуулсан. Төд удалгүйнийг цаг гарны дараа 7 цагт динерт орсон. 8 цаг 50 минутанд CCTV бичлэгнээс харахад тэд бие биенээ үнсээд эхэлсэн. Тэр явцад залуу 0 орохоор явсан ба тэр хооронд Grace найз руу мессеж өгсөн. Би одоо тосны компанид менежер хийдэг нэг залуутай дэглэж байна. Тэнгүүтээ 9 цаг 40 минут хүртэл тэд уугаад за тэгээд тэр Мексик одоо бургерний газраас гараад явсан. Тэр хоёр амар аз жаргалтай харагдаж байсан ба 3 давхар руу лифтээр гарч байгаа нь охины хамгийн сүүлийн бичлэг байсан байна. 2018 оны 12 сарын 2-ны өглөө түүний найз нөхөд бүх дотны хүмүүс нь түүн рүү төрсөн өдрийн мэндчилгээ илгээж байв. Гэтэл охин аль хэдийн амьсгал хураасан байлаа. Охины аяллаа явцад эцэг эх нь байн холбоотой байдаг ба тэр үед байршлаасаа хамаарат сүлжээгүй байгаа бололтой гэж бодоод зөвхөн төрсөн өдрийн мэндчилгээ үлдээгээд өнгөрсөн байна. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа 90 сурвалжлах үйл ажиллагаа явагдаж эхлэв. Цагдаа нар утас CCTV-гийн бичлэг бүгднгийн шалгаж нотлох баримт хайсаар байв. Тэгээд тэд нэгэн нотлох баримтыг олсон. Тэр нь болохоор Grace дахиж лифтнээс гараагүй. Хамгийн сүүлд тэр залуутай лифтэнд суугаа 3 давхарт буугаад дахиж тэр байшингаас гараагүй нь нотлогдсон байна. Тэгээд с ижигтэй санагдаад тэрхүү залууг дагаж эхэлсэн цагдаа нар. Тэр маш олон газраар явсан байлаа. Охиныг алсныхаа дараа 2018 оны 12 сарын 2-ны өглөө
охины гэрийнхэн түн рүү төрсөн өдрийн мэндчилгээ илгээж байх тэр цагт Жеси гэх тэр алуурчин залуу ганцаараа лифтэнд сууж буй бичлэг үлдсэн байна. Тэрээр дэлгүүр орж маш сурамгай гихчээр хамгийн сайн арилдаг хевсний тол байрлагч бодис болон бас өөр нэг дэлгүүрлөө ороод том чимдаам авсан. Ингээд хэрэгслүүдэд оруулж тавьчаад дахин тендер болцоонд явсан ба тэр бүсгүй азар болцооны дундуур түүний урхинд ороогүй. Тэр залуу үнэхээр ичгүүргүйгээр өмнөх өдөр нь бүсгүйг алчаад цочд буудалтаа цогцыг нь үлдээчээд тэгээ өөр нэгэн дэйтэнд явсан байна. Яг ямар зоригтой юм болов? Дахиад түүнийг алах гэсэн юм болов? Залуу орой буцаж одоо цочд буудалтаа ирээд тэгээ Corolla гээд нэг машин хөлсөлдсөн байсан. Тэрийг буудлын гадаа тавьчихгуудаа ороод нөгөө чимдаамаа аваад машиндаа суугаад яваад өгсөн. Тэр өдөр орой байсан. За маргааш нь тэгэхэд өөр нэг газар залуу нэг хогийн саванд нотлох баримтуудыг ингээ хайсан тийм бичлэг бас CCTV-д үлдсэн байсан. За ингээ 12 сарын 5-ны өдөр охины аав нь Окландд ирсэн байна. Цагдаа нар бүх зүйлийг шалгасан цэвэрлэгээний бодис, машины түрээс, чимдаам гэх мэт. Гэтэл нотлох баримтууд байгаа мөртлөө нөгөө залуу алга болсон. Охиныг цогцыг чимдаамд хийгээд аваад явсан. Тэгээл алга болсон. За энэ бүхний дараа залууг олоод мөрдөн байцаагч түүнээс ярилцлага авсан. Тэгтэл тэр эхлээд гүрийсэн. Би энийг хийгээгүй гэд. Тэрээр болцооны дараа бит хоёр салаад явсан гэд маш худлаа зүйлүүдийг зохиож эхэлсэн л дээ. Би зам гараад зүүн тийшээ эргээд явсан. Тэр охин замаар чигээрээ яваад өгсөн гэж мэгээд. Эцэст нь хэд хоногийн дараа эрүүдэн шүүлтгэлийн дараа тэрээр хэрэгээ хүлээж яагаад энэ хэргийг хийсэн бэ гэж асуусан чинь тэрээр амиа алдсан гэж мэдүүлсэн. Тэрээр яаж өрөөг цэвэрлэн цогцыг зөөсөн нотлох баримтуудыг хайсан гэ бүгдийг нь илчилсэн. Бүгдийгээ хэлсэн. Тэрээр Окландын уулархаг ойн дунд түүнийг болсон байсан. Эцэст нь цагдаа нар 22 настай охины цогцыг чимдаамны дотроос олсон. Ойн дунд нүх ухаад чимдаамтай хонд хийцэн байсан. За ингээд шүүх хурлын үеэр Шинэ Зеландын хэвлэл мэдээлэл залуугийн нэрийг төрдөө нууцлахаар өмгөөлөгч нь санал тавьсан ч төд удалгүй ил болсон. Энэ Шинэ Зеландын нэг л хууль юм шиг байлээ. Хэрэг ингэж сайн шийдэгдээгүй байхаас өмнө л хэрэгтний нэрийг нууцлах ёстой гэсэн. Тэгээ сүүлдээ нэр нь ил батсан байна. Шүүхийн эцсийн шийдвэр нь 2019 оны 11-р сард гарсан. Бараг хэрэг гарснаас жилийн дараа 11 сарын дараа. Тэрээр бүх насаар хорих ял авсан. За гэхдээ энэ явцад ямар нэгэн өшөөгдөх хууль мойл гарахгүй л бол at least 17 жил чанга дэглэмтэй хорих ангид ял идэх тийм шүүхийн шийдвэр гарсан. Энэ хэргийг олоход интернет аппликейшн, CCTV-гийн бичлэг маш их тусалсан. Охиныг алсныхаа дараа залуу зүгээр л хажуу талд нь уцаараа үтсэн. Тэрийг нь хүртэл цагдаа нар нотолсон. Ямар аимшигтай гаж донтон бэ те. Өрөөг шалгалтал хевсэн дээр цусыг нь цэвэрлэх бодисоор ихэд сурамгай арилгасан байсан. За тэгээд эмчнэр охины биед үзлэг хэдэл түүнийг багалзуурдаж алсан байх магадaltaй гэв. Гар цээжиндээ хөх нийц болсон байсан байлаа. Тэр алуурчин залуу 2 удаа давж заалцсан ч хэргийг хിവэр нь үлдээжээ. Одоо тэрээр өндөр хамгаалттай Окландын шоронд хоригдож байна. За ингээд өнөөдрийн маань ярих сэдвүүгээр дуслаа. За тэгэхээр би өөрийнхөө сэтгэлдлийг бас хэлье гэж бодож байна. Би яагаад энийг одоо бэлдсэн бэ гэхлээр одоо энэ нийгэмд сошиал аягүй хөгжсөн байна. Манай дүүнер болон бидний үе одоо 30 гарсан 40 гарсан бас найз залуугүй, нөхөргүй, эхнэргүй тийм хүмүүс ер нь бол Tinder гэдэг аппликейшн аягүй хүчээ авсан байгаа. Тэгэхээр яг уу тэнд байгаа бүх хүмүүсийг амар аюултай хүмүүс гэж байгаа юм биш л те. Гэхдээ энэхүү хэргийг сонсоод бас нэг болгоомжтой байгаарэ гэсэн үднээс энэхүү кейсийг бэлтлээ. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.